Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдад энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ойлдмаар юм. Төшөв рүү ойлдмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За өрөөм дэргөө үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа хүндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхэн студид сэтгүүлч Лувсан Бямбагийн мөнх баясгалантаа ярилцахад бэлэн болсон байна. За танд урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За сүүлийн үед ажил ихтэй юу? Тажид сошиаллаас л хараад ш би бол. Ер нь ажилгүй байсан үе байхгүй юм шүү. Мөнхийн л завгүй. Яг л тэр хэвээрэл. За сүүлийн үеийн тэгвэл ажлын онцлог нь арай жоохон өөрчлөлттэй явчихлаа гэж бодлоо. За яг тэгж ярьж болно. Хоёлаа нэг цаг гаруугийн хугацаа байгаа. Тэр нэг төвлийн цаг яг ярилцаад ирэхээр бас жоохон зарим үед дутах гэдэг. Тийм учраас гол асуудал руугаа шууд орё гэж бодож байна. Хүндэлгүйгээр. За улс төрд сэтгүүлч мөнх баясгалан яагаад орох вэ? Энэ л хамгийн ихэнд асуух асуулт. Тэгэл ах л та. Гинтийн шийдвэр. Гэхдээ альва гинтийн шийдвэр их удаан бодчихж гардаг. Шалтгаан нөхцөл нь мэдээж олон жил болж иж би болд юм байна л да. Сэтгүүлчээр 28 дахь жилдээ ажиллалаа. Ерөөсөө энэ мэргэжлээс хойшоо суусангүй. За энэ хугацаанд мэдээж ерэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан. Тэгэл нөгөө ажиллаад яваад хахаар энэ нийгмийн бүхэл болохгүй, бүтэхгүй байгаа. За энгийн ард иргэдийн тэр зовлон зүдгүүр бүгдийг чинь нөгөө сэтгүүлч хүн чинь тарих мэдрэлээрээ туулж гардаг, зүрх сэтгэлээр урсгадаг. Тийм онцлогтой мэргэжил манай мэргэжилтэй. Тэгэхээр энэ бүхний эцэст юу ч өөрчлөгдөхгүй байгаа хэрэг. Жишээ нь би цензургүй хийгээд маш олон тэргээ би өөрийн тэмцэл гэж ойлгочихсон. Энэ бол сэтгүүлч хүний нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр тийм үү? Энэгээр өөрчлөлтийг авчирна. Энийг илчилснээр бүх юм сайхан болно гэдэг мөрөөдөл, итгэл үнэмшлэр ажиллаж амьдраад тэгээс эцэстээ романтизм дуусч байгаа юм л да. Юу ч өөрчлөгддөггүй юм байна. Яг тэгэхээр тэр дээр төрийн эрх барих байгууллага, шүүх, прокурор юу ч өөрчлөгдөхгүй, салхи орохгүй. Бидний нөгөө байнгын хүсэн мөрөөддөг. Ер нь хүн төрөлхтний хүсэн мөрөөддөг тэр шударгаас гэдэг юм чинь Монголд айжмаар бий болох ёстой байдал үгүй. Би болоогүй. Тийм учраас улс төрд орохоос өөр аргагүй боллоо. Тийм сонголтыг хийсэн. За улс төрд орно гэдэг бол мэдээж намд орно. За таныг бол арчсан нам дээр гишүүн болоод явж байна гэдээ олон нийт бол харж байна. Энэ ингээд ер нь бол гинтийн мэдээл байлаа өнгөрсөн хаврыг хүртэл. Намд ер нь илсэх шалтгаан сонголт нь магадгүй одоо ингээд ардын намч байж болно. Хүн намч байж болно. Үндэсний өвсөлж гэж яригдаж байна. Тэгэд ягаад энэ дундаас арчсан намыг сонгов? Яг уу 8 жилийн өмнөөс ч юм уу надад ер нь намайг санал тавьдаг л байсан. Би намд илсэхгүй л гэдэг хүмүүс. Улс төрд орохгүй л гэдэг ус. Шийдвэрээ бол арчсан намыг сонгосон. Яа тэгвэл арчилсан нам хувийн өмч, бизнес хийх орчин, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, ард түмнийг хамгийн гол нь өмчтөө байлгах, бизнес хийх боломжийг нь олгодог тийм үзэл санаатай нам баггүй. Тэгэхээр тэр үзэл санаа мэдээж би өөрөө арчил тайртай хүн учраас тэр үзэл санааныг тэгэл хэлсэндээ ийм сонголтоор сонгосон. За арчилсан ном маань одоо өнгөрсөн хугацаанд 8 жил төвхтөө нөхцөл байдалтай явжирлээ. Та одоо хамгийн сайн мэдж байгаа. 2016 оноос хойш асуудал нүүсэл 20 оноос хойш бүр тэр нэгдээл явжлаа. Энэ дотоод нэг юм нэгдэлгүй байдал, энэ нэг нөхцөл байдлыг та ер нь гаднаас нь харахтаа ямар байсан? Одоо ингээд эсгүй хугацаанд ч гэсэн ингээ хүн рүү н орох алхмаа хийгээд одоо нөхцөл байдал нь ямар вэ? Арчилсан намын энэ байдал биш үү? 8 жил ажилттай. Би штэ 16 жилийн өмнө арчилсан намд эв нэгдэл ардын намд хагарал хэрэгтэй гэж нийтлэл өдрийн сонин дээр бичижсэн бэл. Тэгэхээр энэ ерөөсөө бараг 34 жил явж байгаа шүү. Нэг том хагарал гэж би бас ойлгодог ус. Яг чам шиг сүүлийн 8 жилтэй. Ястэ энэ нам хэцүү дээ тэргэл. Тэгсэн чинь сая би нөгөө арчилсан намын гишүүдийн сургалтанд говьор яваад ирсэн. Тэгсэн чинь яг ингээд анхан шатны нэгж дээрээ дунд шатны нэгж дээр хагараг өмлөн шүү дээ. Тэр нь сулаараа байхыг шууд мэдрэхгүй юу. Тэг би гайхсан шүү дээ. За.
дээр байдаг хідэн дарга нар нь л муудалцд юм байна. Тэрийн нэг улс төр сонирхдаг нэг ордон тойрсон нэг 2000 хүрхүүг уу хүн дотор ажилдаг манай хэвлэл мэдээллийнхэн сайхан дэврэгдгийм байна л гэдгийг ойлгосон. Мэдээж орон нутаг хөл дуулыг энэ маргаан бол өнгөрсөн хугацаанд бага байсан. Гэхдээ одоо танаас асууя л да. Энэ одоо саяхан хэлдэг дээр байгаа хэдэн хүмүүс голлох одоо лидер гэж яриад шүү дээ. Блок фракц гэдэг. Энэ хүмүүсийн асуудал бол хамгийн гол уучиг цангилаанд байгаад байсан л та. За энэ дээр одоо хамгийн их үүрэг оролттой оролцож байсан бол би Батулга гэдэг хүнийг бат. Энэ хүн ингээд намаа хаглалаа, намаа одоо ч гэсэн ингээд асуудал үүсгээд байна. За бүр зарим хүмүүс хэлж шүү дээ. Одоо хойд зүгийн даалгавраар энэ нарчил гэдэг энийг намыг энэ нарчил гэдэг хойдын даалгавар юм уу юу юм хойд зүг гэж ярьчих та. Одоо бид ч бас нэг зүгээр яг зүг ярих хэрэгтэй шүү. Би ч нэг сэтгүүлч хүн болохоор за хойд таатын за хойд нэрийн нэр хэлээд явах. Одоо бид хүн чинь улс төрийн ярьслага хийж байна. Та ч бас улс төрд ороо явж байна. Бас олон асуулт нь юу юм тэгээд энэ даалгавраар намыг хаглаад энэ арчлыг үгүй хийх гээд байна гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгээ энд үнэхээр тийм байгаа мó та бол өнгөрсөн хугацаанд Батулга гэдэгтэй ойрхон л байж ирсэн хүн шүү дээ. За нэгдүгээр нэм шүү лавга. Батлага ерөнхийлөгчийн өмнөөс би хариулт өгөх эрхгүй те. Тэрийг чийч мэднэ би ч мэднэ. Зүгээр миний бодож байгаагаар одоо сүүлийн мэдээлэлээр шүү дээ. Энэ намыг хаалган бутрагах гэсэн юм биш юм шүү гэж бодсон. Яагаад гэж? Сая тэр одоо нөгөө нэр дэвшилт явагдлаа шүү дээ. Тэгэнгүүт өөрөө чагсаалтанд орсонгүй тойроглоо гарлаа. Энэгээр нэг хариулт өгч болох байх. Тэр хүний өмнөөс бол би ярьж мэдэхгүй. За хойд зүг мүг гэвэл бүрч ярьж мэдэхгүй. Би зөвхөн өөрийнхөө л өмнөөс ярьж шүү дээ. Гэхдээ зарим нэг бид хоёрын таардаг үзэл санааны тухай асуувал би хариулж байна. За тэгвэл хоёрын таардаг үзэл санааг юун дээр нийцдэг юм бэ? Ардчилсан ном гэдэг чинь та өөрөө хэлээд либерал хувийн өмч хүний эрх. Гэхдээ энэ зүйл дээр энэ хүний барьж исэн зарим зүйлс бол зөрүүтэй зүйлс гарч ийн. Тэгээд хоёрын үзэл санааны юу дээр нийцдэг юм? Би бол ардчилсан намыг либерал гэж бодохгүй байна. Үндэсний ардчилсан үзэл санаатай байгаасаа гэж би өөрөө хүсэж байгаа. Бид нар 90 онд ардчлалыг импортлохдоо шууд либерал байдлаар манай хөрсөн дээр буулгах гэж оролдсон. Энэ амжилтгүй болсон. Гэхдээ зарим нэг алхмууд бол амжилтаас одоо өмч хөвчлөлч гэдэг юм уу те гадаад паспорт гэж ардчилсан намынхан дандаа ярьдаг. За хоёрдугаар асуулт чинь Батлага бит хоёрын үзэл санаа юун дээр нийлдэг вэ гэвэл үндэсний үзэл санаа. Үндэсний мөртлөө ардчилсан үзэл санаа. Энэний гол онцлог нь шүү дээ. Монгол улсынхаа түүх, шашин, соёл дээр тулгуурласан бүтээн байгуулалтыг Монгол хүн эх орондоо сайхан амьдрах. Монгол хүн эх орондоо орлоготой байх. Монгол хүн эх орондоо тайван чөлөөтэй амьдрах. Энэ л баггүй. Үндэсний үзэл гэдэг чинь энэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр Батлага ерөнхийлөгчтэй би бол үзэл санаа нийлсээр ирсэн олон жилч бодлоо доо. Та өөрөө ер нь улс төрийн хувьд ямар үзэл баримталтай, ямар чигтэй юм бэ? Үндэсний ардчилсан. Ардчилсан байх ёстой заяа. Коммунизм юм уу хаалттай дэглэм дарангуйллыг үзэн яддаг. Яг бол би өөрөө энэ одоо ардчилсан үзэл санаан дээр би болсон хүн байхгүй өөрөө би. Миний өссөн төрсөн орчин одоо би өвөө мэдэр өссөн хүүхдэлтэй. Миний өвөө бол маш их номтой хүн байсан. Үндэсний үзэлтэй хүн байсан. Манай өвгдөөц Монголын 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас ч өмнө энэ Монголын төр зүтгэдэг тийм л хүмүүс байсан дээр үедээ. Тэгэхээр надад тийм үзэл санааг шингээсэн. Жишээ нь би түүхээ их уншдаг, шашнаа хүндэлдэг, өв соёлоо дээдэлдэг, настай хүний үг сонсдог, ахмадуудаас үг сонсдог гэдэг иймэрхүү үзэл санаатай юм байхгүй би өөрөө. Одоо бүр багаасаа ахуулаад. Тэгэхээр би үндэсний үзэлтэй. Энэ дээр үндэсний ардчилсан үзэл санаа та хүн болсон юм а гэдгээ одоо 50 хүрэх наснда маш сайн ойлгож байна да. Одоо таны яваад орсон байгаа, сонгогдсон байгаа нам чинь баруун төвийг сагсан. За энэ яг либерал чиглэлээр явна гэсэн юм бодлоготой яваад байна. Эндээс ингээд нэг асуулт байгаад байна. Та өөрөө сэтгүүлч хүн өнгөрсөн хугацааны энэ улс төрийн үйл явцыг бүгдийн сайн нарийн мэдж байгаа. Ингээд намынхаа бодлогыг даахгүй гэдэг ч юм уу. Эсвэл ардчилсан намынхан ингээд бид нар 5 намын нэгдэл угаасаа л энд ингээд шашны намч байсан те. Социал демократууд ч байсан. Эсвэл энд либералууд ч байсан. Бид нар угаасаа 5 намын нэгдэл бид нар хоорондоо ийм байдаг гэдэг нь өөрсдийн зүгээс тайлбарлаад байдаг. Тэгвэл яг одоо та энэ ардчилсан намын
бүтц рүү ороод ирлээ. Арчилсан намын баруун төв гэдэг үзлийг яг энэ үзэл санааг хамгаалж явж чадах уу? Одоо ингээд орсныхоо дараа за би одоо үндэсний арчилсан үзэлтэй ч юм уу. За энэ бол одоо өөр байх хэвээр. Би энэ бодлоготой нийцэхгүй байна гэж яриад эхлүүл нь яах вэ гэдэг хандлага юу юм байна л да. Би таны хэлсэн үзэл баримтлал одоо арчилсан намын үзэл баримтлал хоёр бол зөрчилдөх магадлал асар өндөр байна гэж дотроо бодоод сууж байна. Зөрчилдөх үедээ зөрчилдөн шүү дээ. Арчилсан намд илсэл арчилсан намын бүх үзэл санааг ингээл дагаал бишрээл шүтэл өөрийгөө илэрхийлэхгүй юм гэж байхгүй шүү дээ. Арчлал юм бол арчилсан үзэлтэй л юм бол чөлөөтэй байх хэрэгтэй. Тэгвэл тэрийг анархизм болгож болохгүй, үндэснийхээ эрх ашигыг эсрэг явж болохгүй. Нэг ялгаатай нь арчилсан нам үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлдэг байхгүй. Тэр нь таалагдчих. Коммунист намд орсон бол тэгээд би дарга нарын юу хэлснийг яагаал тэгээд дугуул хөрхий явж л байх л та. Тийм хүн биш учраас энэ намыг сонгожээ гэж бодож болно. Энэ хоёр намын саяын тэр нэр дэвшилттэй холбоотой хурлыг харах ч гэсэн хоёр өөр л байна л да. Нэг нь одоо барыг зодтолтоод байгаа юм да. Тэгсэн. Тэр үйл явцыг дунд нь ороод ажиллахаар ер нь ямар байд юм бэ? Шок. Тэгээ одоо ингээд хүмүүс нь бүгдээрээ би дэвшгүй ингэхгүй гэж асуудал үүсгээд. Харин тийм. Ингээд байгаа нэргээд энэ арчлаа хүчгүүдүүлээд байгаа юм шүү. Үнд зүйлээ тойрч чадахгүй байгаа юм шүү. Үзэл санаагаа тойрч чадахгүй байгаа юм шүү. Хэрвээ одоо жишээлбэл тэр фашист үзэл ярих гэж байгаа бол таг баруунаа таг зүүнээ ярих гэж байгаа бол ингээд намаа сонгоод фашист үзэл гэж юу хэлж? Одоо яах вэ? Зарим хүмүүс бол янз янзын үзэл хандлага гаргаж ирж штэ. Танаа одоо нам гэж ярьчих л арчилсан намын хүмүүс бидний хувьд бол одоо энэ хүн таалагдахгүй байна. Энэ хүн бол одоо фашизм, коммунизм ярьсан энэ хүмүүс ингээд манай намд байгаад байна гэж. Зарим хүмүүс бол зүүнний бодлого аливаа нөгөө халамж нь яасан бэ гэдэг юмнууд яриад. Тэгээ миний харж байгаагаар бол энэ нөхцөл байдал нь өөрөө өөрсдийгөө бид нар олон талын байр суурьтай бид нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдэг далбаан дор нэгдэж чадахгүй юм нэгдэл нь байхгүй учраас ингээд намын нэр дэвшүүлэлт нүртэл одоо баг сонгуулийн ерхий ороод дээр очиж асуудал өгч байгаа юм шүү танаа. За би зүгээр хувийн бодлоо яриа заяа. Би бол арчилсан намд ямар ч албан тушаалгүй хүн учраас улс төрийн зөвлөлтөнд байхгүй учраас одоо амар сүрхий бодлого ярьж чадахгүй. Зүгээр ингээд хөндлөнгөөс харахад тэр зодтолж байгаа. Тэгээ маргааш нь бийж боллоо. Хүн хатан тэнд нэр дэвшчихээ заяа. Зодтолтон байр нэр дэвшилтэнд орчоод буцаад боллоо гэж байгаа нь наад харин айгүй зүгээр санагдсан. Болж болно шүү дээ бас. Нээлттэй. Чи юм уу надад таалагдахгүй нэгэд зодтолтож болж байсан. Нөгөө ардын нам нь ингээд тоог чиг. Тэгээ надад энэ бол зүгээр санагдсан. Хүн өөрөө ингээд за би нэр дэвшээ гэж бодоод ингээ орсон чинь чагсаалтанд таалагдахгүй ч юм уу те. Ямар нэгэн таалагдахгүй болж шít. Эн чи ирүүл шít. За их хурлын гишүүн болж лээл хамаагүй. За дараа нар тэгэлсэн юм чи ингээ ороод амар эмгэнэлтэй байхгүй юу. Тэг яг би нөгөө намд байж үзээгүй хүн ороод тийм юм харангууд эхлээ шокроо одоо би амар инээж шít те. Тэгэн гоота зөвч юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Нэр тэр жагсаалтанд таалагдахгүй нь тойрог амилжиж жагсаалт амилна тийм үү. Тэр хүмүүсийн төлөө зүтгэмэргүй байл тэгээд болох хэрэгтэй шүү дээ. Сая нэр дэвшүүлтийг та ер нь юу гэж харж байна? Их сул боллоо л гэж зарим хүмүүс нардын намтайгаа харьцуулаад нөгөө хүмүүс нь байгаад штэ. Залуучууд нь хаачсан байж гэсэн үг ярьж байна. Яг чамтай адилхан. Яг чиний над ярьж байгаатай чинь адилхан байна би. Адилхан байна гэдэг нь? Адилхан санал ихтэй. Нэр дэвшүүлэлт бол танд бол нэг төдийлөн таалагдаагүй гэсэн үг. Төдийлөн ч биш огт таалагдаагүй юу? Тий. Тэгээд огт таалагдаагүй энэ дундаас одоо дахиад сонгуульс төр хийгээ явах гэж байгаа. Цаашаа ерөн зам мөр нийлж чадах юм уу? Чи наваг л нэг арчилсан намтай нэг зам мөр нийлэхгүй л гээд дүгнээд асуугаад байна те. Миний хувьд бол ямар нөхцөл байдлаас би тантай энэ ярилцлагыг хийж ийнэхээр олон хүмүүс өнгөрсөн хугацаанд ингээд манай сэтгүүлчдээс улс төрлөө орлоо. За энэ дунд ороод олон ч ажил хийж байна. Зарим нь гишүүн болоо явж байна. Зарим бүр намын одоо даргын чиглэлээр ч юм уу намын чиглэлээр хөдлөө явж байна. За одоо яг энэ цаг үе дээр дахиад олон хүмүүс орж ирэх гэж байна. За Лодо самбуу та гэдэг хүмүүс. Энэ хүмүүс маань би сонголтоо хийвэл нь хийсэн шиг хийгээд улс төр хийвэл хийсэн шиг хийгээд нам сонгуул сонгосон шиг сонгоод үзэл баримтал дагуул дагсан шиг дагаад яваасаа л гэж бодод байгаа. Тийм учраас би таныг өнгөрсөн хугацаанд хийжсэн ярьжсэн зүйлсийг чинь бодохоор арчилсан хамтаа удахгүй байх үедээ гэдэг тийм эмзэглэл байна л да. Чи миний л амар санаа зовж байна те. Яг чинийх шиг заяа. Дэвшсэн шиг дэвшээд хийсэн шиг хийгээд улс төрөө хийвэл хийсэн шиг хийгээд үзэл санаандаа үнэнч байл үнэнч байсан шиг байл та.
Яг л тэгж бодож байна. За таныг ардчсан намд орж ирсэн үйл явцын ард дахиад хэвлэлээр улс төрд нэг сонирхолтой зүйл яригдсан. Энэ угаасаа яригдах ёстой л даа. Өнгөрсөн хугацаанд та үзэл баримтал үзэл санааныхаа хувьд нэгдэжсэн Батулга гэж хүн. За энэ хүний баг, энэ хүн өөрийнхөө төлөөллүүдийг оруулж ирж байна гэж та энийг хүлэмжшэрж байгаа шүү дээ. Зөв шүү дээ. Улс төр гэдэг чинь үзэл санааны тоглолт тийм үү? Ерөөсөө л нам гэдэг чинь юу гэлээ? Сайн дураараа эвлэлд нь нэгдсэн үзэл санааны цуглуулга мөн үү? Тодорхойлт нь мөн. Тэд үзэл санаагаа нэгтгэхэд дундаасаа нэг бодлого боловсруулад төрийн эрх мэдлийг авдаг. Тэгээ тэрийгэ хэрэгжүүлдэг тийм үү? Тэгэхээр ардчилсан нам дотор олон практик байна. Би Батулга гэдэг хүний практик. Энэ үзэл санаагаа дагаад нэр дэвших энэ үйл явдлаа сая боллоо шүү дээ. Энэ дотоод буруутгах юу вэ? Буруутгаагүй л дээ. Ер нь тэр хүнийх гэдэг тодтол тань дээр явж та энийг хүлэмжшэрж байгаа шүү дээ гэсэн. Би бол эцгээрээ овголдог. Үзэл санаа бол батлага ерөнхийлөгчтэй бараг 20 жил нэг явж ирлээ дээ. 20 жил нэг явсан хүн. За ингээд улс төрд орж ирж байна. Батулга гэдэг хүн бол улс төрд бол нэг тийм жирийн нэг тоглогч бол биш. Тэрийг бол та мэдж байгаа. Өнгөрсөн хугацаанд бизнес хийвэлнэ. Бизнесийнхаа манлаад явчлаа. Улс төрд ороод оргилд нь хүрчлээ. Тэгээ ингээд явж байгаа хүн бол цаашдын улс төрийн тоглолт нь бол мэдээж зүгээр нэг хэвийн энгийн үргэлжлэхгүй байна. Магадгүй одоо дараагийн нөхцөл байдал дээр ч юм уу та хувь хүнийхээ өнцгөөс явж чадах уу эсвэл сонголтон дээр ирлээ гэж бодоход намынхаа өнцөг дээр явах уу өөрийнхөө өнцөг дээр явах уу эсвэл тэр хүний хэлсэн чиглэсэн зүйлсээр явах. Би биш дээ. Нэг л юм баталгаатай хэлж байна. Би өөрийнхөө л үзэл санаан дээр явж чадна. Би яг өөрийнхөө үзэл санаан дээр явсан учраас батлага ерөнхийлөгчтэй 20 жил нэг үзэл санаатай явсан. Гэхдээ энэ дотроос намайг тоцтгох юм байгаа. Би тэр хүнээс эрх мэдэл авч байгаагүй. Албан тушаал авч байгаагүй. Шагнал урамшуул авч байгаагүй. Уучлаарай би баталгаас аваагүй. Би ард түмнээс авах гэж. Хэрвээ батлага гэдэг юм уу хин нэгэн дараагаас авах байсан бол магадгүй жагсаалт гэсэн сонголт байсан шүү. Би сонирхоогүй шүү. Тэр говийн бүсийг сонгосон шүү дээ. Говийн бүсийг сонгосны дараа би бол таныг 2-3 хүнийг онлол тэнд асуудал ярих гэж байна л гэж харсан. Харин зарим нь байхгүй болчлоо шүү. Хүнийг биш. Яг 2-3 хүн харагдаж байгаа. Энд чинь нийгмийн үзэгдэл байхгүй. Манай нийгэмд бүгшсэн 34 жилийн үзэгдэл байхгүй. Энэ үзэгдлийг төлөөлж байгаа хэдхэн хүн тэнд байгаа юм. Үзэгдлийг л тодорхойлж. Үзэгдэлтэй л үзэх гэж. Үзэгдэлтэй үзэхэд тэгээд хэр одоо үр дүнтэй байна гэж харж байна. Нөхцөл байдал яг дунд нь ороод харахаар ямар хөө байд юм. Бид нар ч ингээд гаднаас нь л ерөнхий харж байгаа шүү дээ. Сэтгүүлчид хитий улс төрийг ойрхоноос хараад энэ дунд нь болж байгаа үйл явцыг зах цухаас нь сонсоод ийн гэдэг байгаа боловч нөхцөл байдал амьдрал дээр бол арай өөр л байгаа л да. Яг улс төрд биш энэ хүмшил дээ. Би харьцангуй сэтгүүлч гэсэн улс төрийн хөшигний ардах юм уу доторх зодон тоглоом дотор бол ороод гараал явуулсан. Наад бол улс төр шин биш. Би улс төрийн бүх юмыг мэднэ. Бүгдийг мэднэ. Яг баталгаатай хэлж чадах зүйл маань ийм. Тэгэхээр нэг улс төрд шинтэхгүй гэж өөрийгөө бодож байгаа. Үеийн үед штэ бүх улсын хурлын сонгуулиудад за ерөнхийлөгчийн сонгуулиудад сэтгүүлч нарыг сонгосоор иржээ Монголын ард түмэн. Бараг бүх тойргоо сонгогдсон байт юм байна. Харамсалтай нь тэд нөгөө итгэсэн итгэл найдварыг авч явж чадаагүй. Тэрийг би юутай холбож бодож гин гэвэл тэд бол жинхэнэ сэтгүүлчд байгаагүй. Тийм ялгаатай. Та бол хамгаалж авч чадах уу? Олон жишээ байгаа. Одоо манай дээд үеийн ах нар гэж яригддаг үед энэ хүмүүс чинь тухайн үеийн сэтгүүлчд гэдэг намын хэвлэлийн албанд байсан, улс төрийн хэвлэл дээр нь байсан гэдэг. Одоо шинэ үед арай миний дээдлийн үеийнхэн, танай үеийнхнээс жоохон дэше үеийнхэн бол бүр ингээд хэвлэлийн салбарт энэ чөлөөт хэвлэлийн зах зээл дээр ажиллаж байсан. Энэ хүмүүсийг эргээд харахаар төсөл байдал нь ороод нөгөө л хүмүүстэй адилхан улс төртэй адилхан ёс төрчтэй адилхан болчиход. Та өөрөө үзэл санаагүй байсан байхгүй. Би үзэл санаатай. Би өөрөө энэ салбар дээр, энэ нийгэмдэр төлөвшөж бие хүн болсон. Одоо нэг үзэл санаа урваал тэрийгч дагаж гүгээл, энийгч дагаж гүгээд дэдэг нэгдүгээрт нас биш болсон. Хоёрдугаарт
үзэл санааны хувьд бол би бүрэн одоо төлөвшсөн гэж өөрийгөө бодож байна. Тийм учраас би ер нь хэлсэн үг ярьсан ярианда багтаж амьдрсан. Хийсэн үйлдэл хийх үйлдэлээсээ хизээч няцж байгаагүй. Итгэсэн эвэлсэн нөхдөөсөө урвж байгаагүй. Үзэл санаанаас урвж байгаагүй. Ингэж амьдрч ирсэн. Энэс цаашаа энэ амьдрал зүгээр л улс төр гэдэг юм дотор үргэлжлэж. Тэгэхээр би нөгөө амлалт өгөх дургу. Би хизээч амлаж байгаагүй. Гэхдээ зорьсон л бол хийдэг. Харуулъя. Ажиллаж харуулъя. Үнэнч байж харуулъя гэсэн үг. Зөв. Хэрвээ ямар нэгэн байдлаар урвахгүй. За. Үндэсний эрх ашигаас урвахгүй. Үзэл санаанаасаа урвахгүй. Итгэсэн итгэлээсээ урвахгүй. Үгнээсээ урвахгүй. Тэгэл харуулъя. Таны яриан дунд ингээд үндэсний үзэл санаа гэдэг үг аягүй олон давтагч. Би танаас сэтгүүлч хүний хувьд дээр нь бас энэ үзэл санааг би тээж явна. Энэ бол миний одоо хамгийн гол одоо заах өнцөг юм а гэж хэлж байгаа юм. Үндэсний үзэл, өнцөрхөг үзэл гэдэг хоёрын ялгааг бид танаас сонсмаар санагдав. Та ер нь юу гэж боддог вэ? Ялгаатай. Өнцөрхөг үзэл хэрвээ хитрэх юм бол тэр ялтч байхгүй фашизм руу хөтлөнө. Үндэсний үзэлтэй байх ёстой. Бид үүрэгтэй шүү лавга чич тийм үүрэгтэй. Тэр хаана байдаг үүрэг гэж Монгол улсын үндэсний үзэл баримтлал гэж байдаг. Тэрийг харамсалтай нь манайхан уншдаггүй. Тэн дотор үндэсний үзэл санааг хүн болгоно тэгж байх хэрэгтэй. Үндэсний үзэл санааг өвлөж аваад тэгээд өрнүүлээд өвлүүлнэ. Үндэсний үзэл гэж юу хэлдэг юм бэ? Хэл соёл, шашин, түүх. Энэ дээр нийлээд бид нар нэгдмэл үзэл санаатай болдог. Өнөөдөр Монгол улс нэгдмэл үндэстэй. Бид нэг эрх ашигтай. Тэгэхээр эн чинь л үндэсний үзэл байхгүй юу? Үндэсний үзэл баримтлалаа уншаагүй, үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс батлан гаргацсан бид нар нэг тийм юмтай шүү дээ. Энийг харамсалтай нь хүмүүс мэддэггүй. Бид бүр тийм иргэний үүрэгтэй шүү. Хэл, соёл, шашин, түүх. Өнцөрхөг үзэл явуулдаг гэж боддог. Өнцөрхөг үзэл бол тэрийг бүр ингээд нөгөө туйлшруулад ямар нэгэн одоо бусдын эрх ашигыг хөндөд өөрийнхөө эрх ашигын төлөө ажиллана л гэсэн үг. Тэнд бол ямар ч тийм бусдыгаа бодох, үндэстнээ хайрлах тийм үзэл санаа байхгүй болно. Энэ бол харин аюултай шүү. Энийг харамсалтай нь хольж утгаад идэв. Хитрхи дүрдээ итгээд бусдыг өрөвдөхгүй, бусдыг хүндлэхгүй, миний эрх чиний эрхээр хязгаарлагддгийг мэддэггүй. Тийм учраас үндэсний арчилсан гэдэг үгэнд би ач холбогдол өгдөг байхгүй юу? Цус ярих нь үндэсний үзэл үү, өнцөрхөг үзэл үү? Аль нь ч үж болно. Хитрүүлж л болохгүй. Хольж удахад хитрүүлэх хөнгө аяс яваад байгаа юм шүү сүлээд. Тэрийг та юу? Зарим нэг тэгж явдаг шүү. Би тэрийг бол гаднаас захиалгатай байна гэж хардаг. Амар бүлгэмтэй. Бүр ингээл амар охид бүсгүйчүүдийн одоо хятад хүнтэй явж байгаа охид бүсгүйчүүдийн үсийг хүснэ гэл нэг хэсэг дайрсан шүү. Энэ бол аим шиг байхгүй. Үеийн үед заа юу чи одоо дэлхий хавтгай байна, дэлхий даяарч гэн л гэж яриад байгаа боловч 100 талаас 1000 талаас ирээд би болсон. Улс хүртэл үндэсний үзэл ярьдаг шүү. Өв соёлтой болох гэж, түүхтэй болох гэж, эрхэмлэн нандинах юмтай болох гэж үздэг. Тэгэхээр энийг өөрийгөө либерал гэж бодож байгаа хүмүүс эднэр бол одоо тэнэг хүмүүстэй. Эднэр бол үгүй шүү. Тэр Америкт чинь хүртэл үндэсний үзэл байгаа шүү. Цус ярихдаа ярьдаг. Тийм. Тэгэхээр энийг уншиж, энийг уг үндсээр нь ойлгоогүй учраас айгүй тийм өнгөцгөнд өгнөх гэж оролддог. Харамсалтай. За одоо тэр цус ярих гэдэг дээр сүүлийн үед одоо Батулга гэдэг хүний зүгээс зарим нэвтрүүлгүүд гарч ирсэн. Хөрлөбатар гэдэг хүнтэй маргалдаж ирсэн. За таны одоо овоглож таны энэ сэтгүүл зүүн энэ ертөнцид Монголд бол одоо ингээд капитал болгосон цензургүй сурвалжлага гэдэг цензургүй ярьцлага, цензургүй сурвалжлага гэдэг үнэтэй бүтээлүүд байгаа. Энийн нэг хэсэг цензургүй сурвалжлага дээр бол яг энэ цус гэдэг зүйлийг ярьсан. Тодорхой улс төрч рүү чиглэж ярьсан. Хөрлөбатар дээр ярьсан. Тийм. Энэ асуудлыг таадаг бол юу гэж харж байна? Энэ өнцөрхөг үзлүү, үндэсний үзлүү. Хөрлөбатар
Монголын үндэсний эрх ашигаас урваад чи тэр хуулийн үтсэн мэт дээ. Хөрөнгө Хөрөнгө оруулалтын тухай хууль 100 гаруй мянгуулаад зогсоолоо тийм үү? Үндэсний аюулгүй зөвлөл энэ хууль үндэсний эрх ашигын эсрэг чиглэсэн байна гэдэг сүүлд нь тогтоолоо шүү. Ийм хуулийг удаа дараа оруулж ирээд улаан цайм зүтгүүлээд Монгол улсын газар нутгийг урамшуулал гэдэг бүлэг дотор нь байсан шүү. Урамшуул гэдэг бүлэг дотор нь гадныханд 100 жилээр ашиглуулна, эзэмшүүлнэ. Дээрэс нь тэнд ямар ч тийм босгоггүйгээр энэ бол уралтын босхгүй. Тий. Энэ бол үндэсний эрх ашигаас орсон оруулалт мөн үү? Тэгвэл тэр хүнтэй тийм юм ярина. Монгол улсын шадар сайдын статустай 4 удаа сонгогдсон, хэд хэдэн удаа сангийн сайд хийсэн, ард түмнээс мандат авч орж ирсэн төрийн өндөр албан тушаалтан Монгол улсын үндэсний эрх ашигын эсрэг явж чадаад их хурал дээр гараад 72 гишүүн энийг дэмжиж хахад энийг ярина. Тэгвэл энд худлаа юм юу ч байгаагүй. Бүгдийг архивын баримттай гаргаж ирсэн. Энэ бол үндэсний үзэл. Баримт гэдэг дээр нэрээ би лавлаад нэг асууж. Гэхдээ энэ бол та бүхэн ярилцлагын одоо гол хэсэг биш. Би саяын баримт гэдэг дээр асууя. Хүрлбаатар сайд за оны дараа ерөөс 2 3 хоногийн дараа штэ. Гарч ирээд баримтаа гаргаж ирээд та эдийн баримтыг худлаа гэд. Тэгээ тийм баримт үзүүлсэн штэ. Энд ер нь хин үнэн болж дуусах юм. Архивын баримт үзүүлсэн штэ. Мөнх уйсгалан буюу цензургүй нэг ч удаа шүүхэд ялагдаж байгаагүй. Хэтэрхий сайн баримтаа цуглуулдаг учраас процесс дуусах баг шүү дээ. Хүрлбаатрын худлаа ярьж байгаа үргэлжилж байгаа. Баримтыг нөгөө гартаа оруулж аваад 7 хэмжээд нэг огтл гэдэг тий. 7 хэмжиж нэг огтл гэдэг. Миний философи бол 7 хэмжичээд огтлохгүй ч байж бас болдог баг. 3 жил 4 жил тэр нэвтрүүлгийг хийх гэж араас нь 90 сурвалжилчаад баримт худлаа бол би орхичил байсан. Надад тийм тохиолдол зөндөө байсан. Тийм учраас би яг хөдлөшгүй баримтын дараа л ямаа гаргадаг л да. Тэгэхээр процесс дуусаагүй шүү дээ. Хүрлбаатар юу гэж худлаа ярих нь над нэг сонирмшил. За тэгэхээр үндэснийхээ эрх ашигаас ургаж чадж байгаа хүн энэ зэргийн худлаа ярих бол нэг өглөө ус шүдэг ухтай л адилхан зүйл гэж бодож байна. Шүдэ угаадаггүй ч юм билүү те. За хоёлаа хааштай хүн ярьсан. Би танаас ганц нэг хүний тухай асуугаад авъя гэж бодож байна. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хэнийг муулуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд та хүмүүстэй холбоотой олон нэвтрүүлэг ярьлаа. За та хоёрын хамтрал гэх юм уу да үзэл санаанаас шалтгаалаад бас олон хүмүүс улс төрийн хувьд бол таны яг эсрэг талд явж ирлээ. Би таныг говийн бүсийг сонгоод говийн бүстэй нэр дэвших бодолтой байна гэхээр нь тэнд Дэлгэр сайхан гэдэг хүн байна. Дээрээс нь Сүү Атуул гэдэг хүн байна. Энэ хоёр хүнтэй ер нь бол гардан тулаанд орох нэ гэсэн хүлээлттэй байсан. Яагаад говийн бүсийг сонгож авсан? Нэгдүгürt би говийн бэр. Өмнө Говь аймгийн Баянлалай сумын яг говь 3 сайхан уулын бэр байхгүй. Тэгээд би нөгөө тийм бодолтой хүн. Бэр очсон нутагтаа чулуу шидсэн газар. Тэгэхээр би нөхрийн талыг дагаж энэ он жилүүдэд амьдарчээ. Тэдний говийн зан заншлаар яг л одоо Орос хүүхнүүд бол нөгөө нөхрийнхөө өвгийг авдаг штэ тий. Яг тэрэн шиг тэгж амьдарсан хүн байхгүй. Нэгдүгээр юм энэ. Хоёрт миний хэлсэн бүх юм говьтой холбоотой юм л. Дээрээс нь говь нутаг өнөөдөр хамгийн их баялагын хараалт хүртэж байгаа бүс нутаг. Хамгийн их байгалийн тэнцвэрээ алдж байгаа бүс нутаг. Хамгийн их баялагтай мөртлөө хамгийн их ядууралтай бүс нутаг. Тэгээ сонгосон. Хүн хар сонгоогүй те. Тэнд нэр дэвших хүмүүс. Хэнийг харах юм? Би та нэг Сүү Атуулдыг харлаа гэж бодсон. Байдаг л хулгайч нар шүү дээ. Хүн харуул монголоор дөрвөн хулгайч нар шүү дээ. Алийг ч сонгож болно шүү дээ. Тийм шүү дээ. Хулгайч алдахгүй зовлон байхгүй шүү дээ Монголд. Одоо энэ улс төрчин ингээд өнгөрсөн хугацаанд нэг л хүнд хэцүү зүйл надад санагдаад байна. Манай сэтгүүлч тэр олон нийтчдэр ингээд бүгдийн нэг тохоонд хийж хагаад хулгайч нууш гэдэг ингүү төрийн нэр хүнд цаана давхар унаад. Төрийн нэр хүнд гэхэр хүмүүс ингээд энийг юу гэж ойлгохыг би мэдгүй. Гэтэл миний хувьд бол бид бүхэн бол төрөө хүндэлдэг байх хэрэгтэй. Төр гэдэг бол одоо бид бүхнийг залуурдаж энэ ардчсан нийгмийг хамгаалах хамгийн гол үндэс. Энэ ардчсан үндсэн хууль бол бидний хамгийн үнд зүйл. Энийг л хамгаалах одоо институт шүү дээ. Тэнд төр гэдэг нэр дор хүмүүс сонгогдож оцсон хүмүүс ч юм уу төрийн жинхэнэ албан хаагчид ажиллаж байгаа. Тэг өнгөрсөн хугацаанд ингээд төртэй холбоотой олон асуудлууд байна. Олон хүмүүс олон асуудал руу орж ирлээ, яригдлаа, хийлэгдлээ. Би таныг тийшээ яваад очихоор
магадгүй тэр хоёр хүн ч юм уу Хүрлбаатар гэдэг хүн ч юм уу дараагийн нөхцөл байдал дээр ингээд улс төрийг яаж хийх вэ гэдэг л бодлоо. Чи бол залуу сэтгүүлчтэй. Яг одоо чиний энэ ярилцлагын хөтөлбөр нэрд гарч эхэлж байна. Нэрд гараад тэрийг авч явахад айгүй хэцүү. Тэгэхээр нөгөө юмыг битэн ингэж өнгөц харж байгаасэ гэж би залуу сэтгүүлч нарт хэлмээр байдаг. Хоёр хүн. Энэ хоёртой л алдцах юм байна. Гүү байхгүй да. Хоёр хүнээр чинь хүн чинь юу ч биш. Тэр бол трейлер заяа. Тэрний цаана асуудал айгүй хөө шүү. Асуудлыг эхэлж харчаад дараа нь хүн. Би яг залуу байхдаа ийм алдаа идэв ус. Эхэлж хүн хардаг. Үгүй. Одоо бол асуудлыг харна. Асуудлыг харчаад дараа нь тэр хүмүүс маш жижигхэн байгаа байхгүй. Чи нөгөө хулгайч нар гэж штэ. Хулгайч л юм чи хулгайч юм штэ. Одоо ер нь шулуухан хилцэн дээр. Улсын хурлын гишүүн эрхэм сайд мэдгүй зүгээр хулгайч юм чи хулгайчаар нь л хэлэх хэрэгтэй байхгүй юу? Та угаасаа хэлчихвэ шүү дээ. Улсын их хулгайч тэгээд. Тий улсын их хулгайчид гэдэг нэвтрүүлэг хийгээд 4 жил боллоо ш. Бүгдийн сайхан хэлж өгöd. За сая чиний яриан дотор төрөө дэдлэх тэр ёстой зөв шүү. Дэлхий дээр 2000 гаруй жилийн төрч ёсны түүхтэй бас манахаас өөр байхгүй. Тэгэхээр бид нар тэр төрийн төлөө амиа өгдөг. Тэр төрийн төлөө хідэн үеэрээ хилмигддэг тийм л арт юм байхгүй. Тэрийг л дэдэлдэг. Тэгэхээр тэрийг байх ёстой. Би бол төрөө хүндэлдэг. Гэхдээ хулгайч нарыг хүндлэхгүй шүү. Төрийг хулгайчдаас салгаж авах цаг нь болцсон. За хүнтэй биш бодлоготой нь асуудлын зэгцэл гэж орсон юм байна. Танд жишээлбэл ямар бодлого байна? Орсон юм уу гэж хаашаа орох юм? Ус төрлөө орж ирж шүү дээ. За. Парламент руу орохыг бодоод байна. Би ус төрлөө орж ийн гэж харж байгаа шүү дээ. Би бол шийдвэр гаргаад орж байгаа сэтгүүлчдийг миний дараагийн асуулт гэсэн яг энэтэй холбоотой. Ийм юм бэлээ шүү хөө. Гүнлүүгөө яваасаа улс төрд яг бусдаас өөр юмыг хардаг. Бид хэдэд энэ салбраас нь шалтгаалаад, энэ сэтгүүл мэргэжлээс нь шалтгаалаад либерал үзэл гэж байдаг. Бусдын өмчийг хайрладаг. Юмыг олон талаас нь боддог тийм ээ. Зөвхөн нэг баримт хараад явдаг биш. Ийм давуу талууд байгаа юм. Чиний яриан дотор, миний яриан дотор үндэсний гэдэг үг их гараад, чиний яриан дотор либерал гэдэг үг их гараад энэ дэлхий дээр биш үү либерал үзэл юунд орсон шүү. Мухардалд орсон шүү. Либерал үзэл санаа мухардалд ороод 4 жил боллоо шүү. Манайх одоо айгүй яриад их юм. Би бол харин энийг өнгөт хувьсгалын шинж тэмдэг гэж бодож байгаа шүү. Биднийг их харанхуй байна гэж бодоод ах шүү. Биднийг үндэсний бахархлаа, үндэсний үг түүхээ, үндэсний соёлоосоо салж байгаа арт түмэн гэж хараад байгаа. Тийм учраас аль үшээ юунд орсон мухардалд ороод баг одоо хүн төрлөختөө өөр юм олж эрэлт гарцсан байгаа үед бидэрлөө либерал үзэл гэдгийг санаатай юм шиг оруулж байгаа байхгүй. Энэ бол өнгөт хувьсгалын шинж тэмдэг. Хэрвээ манай улсад өнгөт хувьсгал гарах юм бол хизээч зогсохгүй иргэний дайны хөл рүү орно шүү бид. Энийг сэтгүүлч бид нар ямагт анхаарч ахс. Төр засагтай тангараг тасруудад яг төрөө хөндлөгийг болиулдаг тийм үү? Бүх салбар төрийн бас байгууллагуудыг олноор нь гаргаж ирдэг. Төрийн бас байгууллагуудын гол онцлог юу юм? Гаднаас санхүүжилт авч ирдэг байхгүй. Төсөлөвчээд гадны санхүүжилтд хоорондоо хизээч эвлэрүүлэн нэгдүүлэхгүй. Дотоод хүний хувь хүний эгог өдөөдөг. Би либерал ч юм уу юу вэ? Би ерөн төрийн далбаагаараа дотор хувьд хийгээд өмссөн чи яах вэ? Энэ бол эрхчлөө. Энэ бол ардчил. Ингэж явуулдаг энэ аюу хортой. Тэгээ юу ярьж илаа да түрүүн. Хайлаа явчлаа. Би бас асуултаа мартчихлаа. Таны лекцэнд бараг суух шүү дээ. Дараагийн асуултаа асууя. Эмэгтэй хүн улс төрд орж ирэх хэцүү. За улс төрд ирчүүд ер нь манах дийлэнх голдуу тоглож байна. Ирэх мэдэл дээр дандаа л ирчүүд явж байна. Одоо байгаа засгийн газрыг харсан ч өмнөх ерөнхийлөгчдийн тоог харсан ч ерөнхий сайд нараа харсан ч ирчүүд л байна. Эмэгтэй хүн улс төрийг сонгох ер нь бол хэцүү дээ. Ер нь давж гарна гэж бодсон учраас сонгосон баг. Миний хувьд шүү дээ наадах чинь туулаад ирсэн амьдрал, туулч жуваа амьдрал, туулагч амьдрал байхгүй юу? Ирчүүдийн дүрмээр л тоглоно шүү дээ. Би эмэгтэй хүн гээл дагаж даквал те зөөлөн дуграал бэл улс төрж яах гэж. Гэртээ хүүхдээ харсан дээр шүү дээ. Гэрээ гоё цэмцэлгээд гоё байх хэрэгтэй.
тойрогт нэр дэвшгийн сонгуулийн тогтолцоотой холбоотой санхүүгийн хувьд нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд. Би бүсчлэн тойрог нь сонгуулийн хуулигаа дараа нь батлагдчихлаа шүү дээ. Эдгээр тогтоолгаараа. Тэгээ нэг алдааг энэ тойргоо томруулж бүсчлэхдээ сонгуулийн хуулийн дээрээсээ зардлаа багасгаж танаагүй юм байна гэдэг. Одоо хараад байна. Ер нь олон хүмүүс энэ мөнгнөөс болоод тойрогт явхаас зугтаж байна. Олон хүмүүс асуудалд орж байна. За бүр олон хүмүүс энэ мөнгийг Өлжж байна. Босгож хин нэгний хараашууд гар хөлөнд нь орж байна. Таны хувьд санхүүгийн нөхцөл байдал хэрхэн байна? Хэрхэн шийдэж байна? Одоо ингээд өнгөрсөн жилүүдийг харахаар нь штэ мөнгөгүй яалж болдог байхгүй. 17 оны ерөнхийлөгчийн сонгуулийн энэний нотлохоо баталгаа. Төрийн машин тэр чигээр ажилласан. Ардын намын нэр дэвшигч мөнгөө тараачж амжаагүй заяа бүр. Яг тэр нөгөө итгэл үнэмшил би тэрэнд л өгөгддөг. Итгэл үнэмшил үзэл санаа байвал юу ч ялдгийг. Тэднэрт биш үү мөнгнөөс их юм алга заяа. Бидэрт ядуурлаас их юм алга. Тэднэрт эрх мэдэл байна. Бидэрт энэ ард түмний зовлон байна. Тэгэл сайхан үзэж шít. Мөнгөгүй юм хийж болдог. Гэхдээ бас тэгж худлаа ярих хэрэггүй. Яа тэгэхээр машин цогол явбал бензин мэстэй тий. Хуулагч нар хоол идэх хэрэгтэй үстэй. Цалин авах хэрэгтэй. Тий. Тэрийг бол сонгуулийн ерхий орооноос батлаад өгсөн байна лээ. Тэгэл хандивын дансны шүү дээ. Хандив цуглана. Би тэнд бол маш ихтэй. Танаа тойрог дээр ямар нэгэн байдлаар танаа намаас одоо нэр дэвшгэд тэдний өргөний хандив үг гэдэг ч юм уу иймэрхүү зүйл одоогор тийм юм байхгүй нь. Ярихдаггүй нөө. Одоогор тийм юм баг. Одоогор шүү. Жагсаалтаа зарлаа гэдэг нэг сүрхий мэдээлэл яваад эхэлсэн шүү дээ. Юуны хуулийн сайд нь Ардын намын хууль зүйн сайд ардсан намынхын жагсаалтаа хувь хүмүүст аж ахуй нэгж компаниудад 10-аас 15 тэрбумаар зарж байна. Ийм зүйл танаа намд болсон юм. Одоо та бол энэ нам ийдэс. Хариулт өгөх. Яа нөгөө эддэс нь болонгуудаа хамт хэрэгт орлоо гэдэг шиг тийм. Хулгай нүртэл минийх болох уу? Одоо тэгээд асуудал үүсвэл би жагсаалт сонирхоогүй болохоор тэрийг ёор сонирхоогүй. Мөнгөөр орж байгаа гэд яг та нартай л адилхан одоо тэр хууль зүйн сайдын мэдээлэлтэй л адилхан байна. Би анхнаасаа жагсаалт сонирхоогүй. Тэр над тэр нэг сонирм шүү. Над миний үзэл санаа л сонирм байна да. Жагсаалтаас олон хүмүүс одоо за би нэр дэвшгээ болио гэдэг ч юм уу те. Түрүүн та дурдсан. Тойрогт би явах болио гэдэг чинь ийм зүйлсийг яриад байна. Тэгээ энэ дээр нэг ийм хандлага байна. Бүлэг барагцаас ингээд хүмүүсээ жагсаалт руу, тойрог руу явуулж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд Баттулах гэдэг хүнээс бол тодорхой хэмжээний хүмүүс нэр дэвших тийм мэдээлэл гарсан, яригдчихсэн, горилжсэн. За сүүл өөрөө ороод ирлээ. Одоо хувийн өмнөөс хариулахгүй гэх байх л та. Гэхдээ би танаас яг одоо бол сэтгүүлчийн хувьд асуух. Олон жилийн улс төр явсан, олон жилийн улс төрийн асуудлыг ярьсан, хэлсэн, бичсэн хүний хувьд, нэвтрүүлсэн хүний хувьд ерөнхийлөгч байсан хүн Монголын улс төрийн одоо ноён оргилцэг юм да. Энд хүрсэн хүн, тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөй холбоотой олон ил талд мэдээллийг сонсч байсан хүн буцаад ингээд улс төрд орж ирэх үйл явцыг та ер нь юу гэж харах вэ? Зөв гэж бодож байна. Яагаад? Яагаад гэвэл тэр хүнийг хүчээр буулгасан. Тэр хүний бодож санаж исэн тэр буулгасан. Нэр дэвших эрхийг хаасан шүү дээ. 7 минутанд улсын хурал дээр хууль баталсан чи санаж байна уу? Би санаж байна. 7 минутанд дээр тэр үйл явц болсон юм. Сонгуулийн тухай хуулийг 6 сарын турш хөндөж болдгоо Монгол улсын үндсэн хуультай. Гэтэл 1 сарын өмнө гинттэй оруулж ирээд 7 минутанд болд юм уу? Энэ бол хурд зөрчсөн асуудал. Энэ зэцсийн дүгнэлттэй зэц бас хуулиар зөрчсөн. Тэгтээ яг энийг одоо би энэ дээрээ яг тэртээ тэргүү 10 жилийн дараа энэ кейс бол үндсэн хуулийг дордуулсан 7 заалт гээд 20 оны. Тэр чинь дээрээч дордчихоогүй юм л та 2-3 заалт нь тэрийг чинь 19 онд өөрчлөлөө шүү дээ 19 жилийн дараа. За яар шиг энэ тэгээд тийм хууль болно. Юу бишээ кейс болоод сур хүчигт орох байх гэж бодож байна. Ерөнхийлөгч байсан хүн улс төрд орох эрхийг хаасан хууль байхгүй л одоо орно. Нэг хитаах юм надаа юу санагдсан бэ гэвэл мань хүн жагсаалтыг хайсан шүү. Бүгдээрээ лидерүүд юм бол нэг тойрог аваад гарыг гэдэг саналыг тавьсан. Харамсалтай нөгөөдөл нь тэрийг хүлээж аваагүй өөрөө тойрогтчлоо. Үзэл санаа нь байгаад зорилгоо биелүүлээгүй бол яагаад хүн нэцэх хэвтэй юм бэ? Яагаад болох хэвтэй юм бэ?
Хувь хүний л ирэх шүү дээ. Тийм хувь хүний ирэх. Дэвшгүй байх сонгогдох чинь зүйлээр олгогдсон хувь хүний ирэх. Гэхдээ улс төрчийн этик гэдэг зүйлийг л бид бүхэн өнгөрсөн Улс төрчийн этик гэдэг нь юу вэ? Одоо олон жил улс төрд явлаа. Ноён оргилдоо хүрлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Ноён оргил нь ерөнхийлөгч юм уу те? Улс төрийн албан тушаалтны хувьд бол одоо ерөнхийлөгч бол хурж болох ноён оргил байгаад шүү дээ. Сонгогддог албан тушаалтнуудын хувьд нүгүү гэж үү? Тэгвэл би тэгж бодохгүй. За. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр маш олон төрлийн мэдээлэлүүд орж иж байгаа. Гадна дотн Мэдээж улсын нууцыг нууцтай бараг бүгдээ мэдгүй л үү дээ. Одоо ер нь бол 4 жил танилцсан гэдэг чинь магадгүй хүсвэл шаардлагатай зүйлээ өмнө хийн ч гэсэн бас ухраагаа татаад үзээ судлах боломж байгаа. Ийм зүйлсийг мэдж байгаа хүмүүс эргээд энэ улс төрд Харин тэгээд эргээд тэр улс төрдөө байх ёстой юм шүү. Гадагшаа гараа өвчүүл харин олж ирж барьж ирэх хэрэгтэй юм шүү. Би л тэгж бодсон шүү дээ. Улсын нууцтай харьцажсэн хүмүүс шүү дээ. Эвгүй байхгүй юу? Гэрмэртэй суугаад хинтээж уулзаад байгаа юм бүү мэд заяа. Тэгээ бүр гадагшаа явж мавбал жоохон сэжгэлэхэр шүү ер нь. Тэгвэл их хурал дотор байж ивэл зүгээр юм шүү. Засгийн газарт ч юм уу. За тэр хоёулаа хувийн асуудлыг өргөе. Би таныг орж ирсэн дээр сэтгүүл зүйтэй холбоотой ганц нэг асуулт байна. Манай сэтгүүл зүй сүүлийн үед их олон зүгээс их олон муу нэр авах боллоо. Сэтгүүлчдээсээ болж байна. Энэ бол салбараасаа болж байна. Сэтгүүлчдээсээ болж байна. Би бол өвдөд гэдэг гэж байна. Энийн хажууд нэг аюултай дүгнэлт гараад энэ юу вэ гэхээр Монголын чөлөөт хэвлэлийн индекс өдрөөр унж байна. 29 байр ухарчлаа. Энэ зүйлийг та юу гэж харж байна? Наа чи хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Би штэ хүнтэй уцаар ярихдаа ч юм уу хүнтэй танилцахдаа сэтгүүлч мөнх баясгалан байна гэж хэлэх болгондоо би бахархдаг байхгүй юу. Яг тэгвэл энэний төлөө би маш их золиос төлсөн байхгүй юу. Маш олон жилийн амьдрал, маш их доромжлол, маш их юм тулсан штэ. Тэгээ би одоо ч би сэтгүүлч мөнх баясгалан гээ одоо яг ингээл гараал байгаа сэтгүүлч мөнх баясгалан гингүүд л би ингээл баярлдаг байхгүй. Өөртөө. А гэтэл энэ бахархал маань сүүлийн үе зүгээр л бүр ингээд шалаар нэг, гудамжаар нэг те үнэхээр нэр хүндгүй боллоо. Тэн дээр би маш их гутардаг. Уг нь ингээд юм явах тусмаа сайжирдаг гэж ярьдаг штэ. Би энэ салбарт явах тусмаа ойлгохоо болж эхэлсэн. Гэрэл гээгээ бүр улам харагдахгүй болсон. Яг тэгэхээр ерөөсө бүгдийг ингээд худалдаж авах сонирхолтой. Худалдах үгэнд орохгүй л худалдагт боломж гаргаж штэ. Худалдахгүй шоронд ор. Ийм л боломжтой. Тийм учраас би чинь эндээс гараад явлаа шүү. Тэр улс төрлөө. Миний шалтгааны хамгийн том цэг энэ шүү. Одоо чөлөөт хөвлөл гэж байхгүй. Одоо чиний лавгагийн дами чинь нэг л өдөр будаа болгоно. Цензургүй яриа яг тэгсэн шүү дээ. Нэг л өдөр тэдний пиарын хэрэгсэл болж хувирсан шүү дээ. Би өөрөө эхлээ мэдэхгүй байсан, сүулдэ мэдэрсэн. Тийм учраас би цензургүй яриаг хамгийн өндөр цэгдэн зогсоож чадсан байхгүй. Надад амбиц байсан. Цаашаа олон жил тий нэвтрүүлгээ хөтлөөд явах амбиц байсан. Гэхдээ тэдний шалны альчуур болохгүй учраас би шууд нэг өдөрд шийдэл зогсооцсон. Би яг тэгж чаддаг. Амбицийн хамгийн өндөр оргилд байхдаа би жолоод татчихдаг. Улс төрт ч муу адилхан. Хэрвээ би боли гэдэг мэдрэмж төрүүл би шууд зогсооч чадна. Цензургүй зогсоосон тэдний PR-ын хэрэгсэл болсон гэж та хэнийг хэлээд байна? Тэдний биш ээ. Одоо чинь хиний PR-ын хэрэгсэл. Би бол одоо олигархуудын одоо бүгдээрээ ингэдэг байхгүй да. Чи одоо зовлонгийн тэртээ тэргүй амсна. Би лодо самбууд хэлжсэн. Лодо самбуу амсч эхэлсэн билээ. Тэ дургуун өрсөн баг. Олон үзэгчтэй болох тусмаа олонний анхаарлын төвд очдог. Олон том дарганаар ирж ярьслага өгж байгааз чамаар PR хэлгэж байгаа байхгүй юу? Эхлээд надад гоё санагддаг байсан. Би Монголын бүх толгой улс төрчтэй ярилцсан. Би бүх салбарынхантай ярилцсан. Би янхнаас нь ахуулаад ерөнхийлөгчтэй ярилцсан сэтгүүлч байхгүй юу? Би өндөгч оруулж ирлээ гэж над руу чулуу шитгэл шахажсэн шүү дээ. Тэгэхэд тэдний PR-ын хэрэглэл болт. Дараа нь за тэд нар чи мөнгөөрөө зодох гэж оролдсон заа юу. Гიშгсэн газраас чинь мөнгө дэлгэрнэ. Тэр мэрийг давж гаргахад мөн ч хэцүү дээ. Гэтэ эхэлж байгаа чи айлгаад яах вэ те? Би жаахгүй л дээ. Зарчим байгаа нөхцөл. Зарчим байгаа зогсоодгийн. Хэрвээ чамд зарчим байвал чи яг зогсоом. Энэ бол надад бол ирэхгүй байх гэж би бодож байна. Чамд ирнэ. Яа тэгвэл нэрд гарч байгаа. Гүг чамаг би хүлээж авна гээгөө чи хүлээж авахгүй байх. Тийм байгаасай ч гэж би бодож байна. Гол нь тэр зовлонг туулах амар хэцүү хөөх. Тэр зовлонг зарчимтай туулж яваг
хинч ойлгодгүй байхгүй. Нэг хоёрдугаарт үзэгч хизээч ханддаггүй. Чамайг нэг зочио авчираад ингээд сууж оо энэ мөнгө авцсан. Дараа нэг гой зочир гэхэд үү дараа нь чамайг аална гудамжинд. Үзэгч ханддаггүй. Алдар нэр гэдэг амар төлөөстэй. Тэрийг твчиж зүрх тарих хоёртой зүв шингээж амьдрна гэдэг хэцүү дээ. Гэхдээ ойлгож байгаа юм чи чадна. За яг алдар нэрийнхэн төлөө биш зарчмын төлөө явах. Тэгээд болох үү. Алдар нэр зарчим хоёр чинь параллель шугамд явдаг хоёр л доо. За хоёлаа нөгөө сэтгүүл зүйтэй холбоотой асуулт руугаа. За ингээд унаад хэцүү байлаа. Унаад хэцүү байлаа. Өнгөрсөн хугацаанд бид бүхний одоо олон нийтэд одоо гараад гадныханд хилдэг ганцхан зүйл бол манай арчлалын хэмжүүр бол энэ байна. Манай арчлалыг хэмжиж байгаа зүйл бол чөлөө төвлөл байна. Авилгын индекс байна. Арчлалын индекс байна. Энэ бүгдээрээ доош унаад байна. Энэ бүгд доош унаад. Гэтэл манай салбар өөрөө чадамжгүй байна. Энэ чадамжгүй байгаа нөхцөлийг та юутай холбож үздэг вэ? Уншихгүй байна. Би өдөр тутмын сониноос төрсэн сэтгүүлч болохоор бидрийг тэр үед манай дарга нартай манай редакторууд унших дадлал руу сургасан. За яг гэхдээ унших дадал нэг ажил дээр ирээ суудаг ч юм биш. Багасаа сурдаг л да. Уншихгүй байгаа юм чинь яаж сэтгэх юм? Сэтгэхгүй байгаа юм чинь яаж чадварчих юм? Сэтгүүлч нар уншихаа болсон. Нэг сенсац гаргаал сошиал тарлаа од. Бидрийг сэтгүүлч гэж хэлхийг хоригддаг байсан шүү дээ. Бидрийг би гэж ярихыг хоригддаг байсан шүү дээ. Маш их юм унших хэрэгтэй байхгүй юу? Уншихгүй маш харамсалтай. Тэгээд нэг улс төрчдийн керма болгонд байж идэг ховыг шууд ямар шүүлтүргүүгээр нийгэм цацдаг. Сенсацийг хөөдөг. Сенсац хөөдөг нас байдгийн. Тэгээд тэрнээсээ хурдан салах хэрэгтэй шүү дээ. Нэг жил хөөлөө болоо юм шүү. Гэтэл 5 жил 10 жил хөөдөг. Дампуурдаггүй. Би 3 удаа дампуурсан шүү дээ. Дампуурдаггүй. Тим сайтууд байгааз, тим телевизүүд байгалаа өстэй. 10 жил байгаа л гэдэг. Юмшгүй мэдгүй. Тэгсэрнэ дампуурдаггүй. Та ч за миний мэдгээр 2 телевиз лөө. Би 3 дампуурсан, 2 телевиз шатааж хийсэн. Нэг сонирн байгаа бах тийм. Би зүгээр энэ асуудлын цаана юу байгаа вэ гэж хувь хүнийхээ хувьд боддог гэхээр нэг хүнтэй холбогдоод нэг улс төрчдөр ингээд та өөрөө хүсээгүй ч гэсэн ингээд улс төрийн хүрээлийнхэн олон нийт ингээд овоглоод өгчөж байна. Энэ нөхцөл байдал нь энэ дампуурал руу явдаг байх. Би даасан байх юм бол энэ бол харьцангуй гайгүй байхаа. Гүг. Чи намайг нөгөө батлагтай л аваачиж наагаал батлагтаас л болол ингэсэн гэдэг юм руу л хийх гээд байна. Хийх гээд биш. Энэ зүгээр тэгж би тэгж харддаг. Чиний юу чин тийм байна. Хар хүнцэг чин тийм байна. Би ганцхан батлагтай л харьцдаг гэж та нар бодох юм. Үгүй шүү дээ. Би бүгднтэй ч харьцаж чадна. Хүсвэл. Гэхдээ улс төр дотор би ер нь ганц хүнтэй харьцдаггүй шүү дээ лавга. Наагаас арай л бага үнэлээд дээ шүү. За хэвлэлд улс төрд ингээ мөнгө ороод ирлээ. Энэ мөнгнөөс ингээ гарах хэрэгтэй гэдэг хандлага маш их байна. Би таныг хэвлэлийн салбарын хувьд л асууя. За улс төрөөс нь би одоо дөнгөж орох байгаа салбарыг би яг магадгүй өнгөрсөн жилдээ олон жил би ард нь явж ирсэн л гэж байна л да. Хэвлэлийн салбарын мөнгөний хараат байдлаас салахын тулд юу яах вэ? Хэвлээс тэр бомтонгууд олноороо төрөх ёстой. Тэгжиж хэвлэл мэдээлэл мөнгнөөс сална. Олигархуудаас сална. Би тэгж боддیں۔ Би 10 гаруй жилийн өмнө ч гэсэн тэгж боддог байсан. Тэгжиж санхүүгийн нөгөө чөлөөт байдал шилждэг байхгүй юу да. Гадны том сэтгүүлч нар тийм штэ. Тэр бомтонгууд болж иж тэр мөнгөний гачаалаас гардаг байхгүй. Тэрийг өөрийгөө зөв үнэлэх. Одоо чи энэ нэвтрүүлгийг үнэлж болно. Тэдэн төгрөг. Та орно уу? Гэл. Би бол хэвлэлийн салбараас олон тэр бунтанд төрөөсөө л гэж боддог. Тэгвэл санхүүгийн дарамтнаас гарна. Гэхдээ хэвлэл хизээч олигархуудын мөнгнөөс хол байдгүй юм бэл. Дэлхийн хэвлэлийн түүх өөрөө байна. Эннээс ингээд лаг гарцсан юм байхгүй юм бэл. Дэлхий дээр тийм жишээ байхгүй шүү. Тэгэхээр их хэцүү салбар юм бэлээ л дээ. Бас л их зовлонтой. Тэг яг тэн дотор зарчимтайгаа үлдэх гэж олон сэтгүүлч нар үеийн үед тэмцээр л ирсэн, тэмцэж байгаа, тэмцэж болно. Сэтгүүлчээр ажиллаад энэ хулгайтай, энэ улс төрд нүүрлчээд байгаа энэ асуудалтай бүрэн гүйцэд тэмцэж чадахгүй юм байна. Тийм учраас би одоо дотор нь орох
асуудал Үр дүнгүй байхгүй. үр дүнгүй байна. Тийм учраас би дотор нь орох асуудлыг хамгийн зөв үнгийг сонголоо гэж тайлсан. Нөгөө талд нэг ийм хандлага байна. Манай сэтгүүлчдийг дээрээс нь энэ урлаг соёлынхныг дээрээс нь энэ бүх дуучдыг олон танигдсан хүмүүс байгаад шүү дээ. Энэ хүмүүсийг улс төр орохоор олон нийт бол дург уцдаг. Тань дээр ямар хандлага байхыг би мэдэхгүй байна. Байгаач мэдэхгүй. Адилхан байх уу? Тийм. Тэгэхээр ер нь бол энэ агуулгыг та ер нь юу гэж харж байна? Зөв. Зөв шүү дээ. Бидний байж байгаа царай л өнөөдөр ийм байгаа шүү дээ. Тэг өөртөө ийм царайтай юм байжж хүм уулахаар нэг ваа бидрийг тэглээ мэглээ гэдэг ах хэрэггүй шүү дээ. Үнэн шүү дээ. Тэгээд би түрүүн чамд хэлжсэн те үзэгч буюу уншигч хизээж ханддаггүй. Намын амьдралыг ер нь та хэр мэдэх вэ? За улс төрийг хажуугаас нь хараад ч юм уу эсвэл дунд нь Стоо мэдхгүй. Одоо тэгэл мэддэг болно да. Одоо мэддэг болно шүү дээ. Ямар хуу байх шиг байна. Ер нь намын даргынхаа үйл ажиллагааг юу гэж харж байна? Намын даргатаа хэр ойлголтож байна? Намын даргынхаа үйл ажиллагааг хянах ямар ч хянах нөө харах ямар ч боломжгүй л шүү дээ. Би чинь сургалтанд суугаад ирлээ. Ирээл ÜБХ-гээр зодолцох юм бол. Зодтолчихгүй л гарчих юмсан гэж бодоо сууж ил да. 5 намын нэгдэл болцсон арчилсан нам одоо ингэ. Тэгээд би санаж байна 2005 оны 5 намын нэгдэл. 5 намын нэгдэл болцсон энэ арчилсан нам ингэ. Энийгээ их бахархалтайгаар ярьдаг. Ярхан зөвлөх хальтаа фракцийн хооронд бид нар ингээд ил далд ардын нам шиг далд байж исэн. Бидний юм бол асуудал бол ил байдаг. Тэгээ энэ нэг юм миний хувьд гэхээс илүүтэй сонгогчдын хувьд олон нийтийн хувьд бол энэ арчилсан намыг нэг юм ивтэй дээр нь ардын намтай нэг юм энэ тэнцүү байгаасаа гэдэг ийм хүсэл байгаад байна л да. Тэгээ дотоод ив нэгдэл нь ямар байна? Та ер нь тэр ив нэгдлийг хангахын тулд ажиллана үстэй. Ажиллана шүү дээ. Ивтэл байх хэрэгтэй шүү дээ. Ив нэгдэлтэй л байх хэрэгтэй. Тэгвэл хүчрхэг болно. Угаасаа бидний уулзах цэг ив нэгдэл тий. Хүчрхэг бай гэвэл ив нэгдэл энэ ганцхан нам биш. Улсын хэмжээний асуудал байхгүй. Тэгэхээр ив нэгдлийн төлөө л ажиллана шүү дээ. Ер нь. Тэгэл ёстой юм чинь. Одоо ер нь ямар хөө вэ? Зодолтой доогуут ив нэгдэлгүй байгаа юм лөө? Ив нэгдэлгүй байна. Бас нөгөө хит юугаа ингэж ил гаргадаг эрх чөлөөнд тэнцсэн байна. Ер нь хариуцлага байхгүй юм байна. Бид нар чинь 34 жил эрх чөлөөл ярьж шít. Хариуцлагыг хэн ч яриаг байхгүй. Хариуцлагын тогтолцоо байхгүй Монголд. Тэрийг заавал эрхээ яриад байгаа болохоос үүргээ мэддэггүй л. Үүргээ ч мэдэхгүй тий. Одоо жишээ нь хүн болгон үндэсний үзэлтэй байх ёстой гэд хуультай тийм юдтай ба тэрийг мэддэг хүн байхгүй л шүү дээ. Тэгэхээр л гонхтой байгаа байхгүй. Гэхдээ яг тийм л байдгийн байна л дээ. Бид нар нэг хүн төрөлхтнөөс гажаад яваад байгаа юм бол байхгүй. Гэхдээ Монгол улс мөхлийн ирмэг дээр байгаа нь харин үнэн. Ив нэгдэл нь одоо сонгуулийн өмнө улам бэхжээд оросоо л гэдэг бодолтой байна. Үе үед байгаасай л гэж боддог шүү дээ. Сонгуулийн өмнө ядаж бэхжээд цаашаа энэ зүйл нь яваасаа гэж боддог. Арчсан нам дээр та одоо дахиад би эд исэн учраас та энд оролцох хэвээр хариулт хэлэх хэвээр. Хэлбэгд орж. Монгол том нам юм уу? Хэлбэгд орж Баттулга. За. Гэдэг энэ хоёр хүний тэмцэл ингээд одоо хүртэл байгаад. Та ч ингээл 60 тэрбум Монголыг зарах төлөвлөгөө гэж би нэвтрүүлгүүдийг санаж байна. Элбэг дөрж ярьж байна уу те? Энэ хоёр хүн ингээд зөрчил байгаад байна. Энэ зөрчил одоо ингээд энэ хоёр хүн ингээд тус төрөөс гараа явж байна. Наа чинь нь штэ хоёр хүн дээр зангилагдахгүй. Наа чинь нь маш том юмны тэмцэл заяа. Тэр хоёр хүн байхгүй болооч энэ мөнхөд. Зүгээр энэ хоёрыг илэрхийлж байгаа л хоёр хүн харагдаж байгаа юм. Төлөөлөл гэсэн үг шүү дээ. Энэ хоёр байхгүй болооч энэ үргэлжлэнэ. Одоо таны хэлэх гээд байгаа тэр маш том юмны тэмцэл нь миний таамгаар бол энэ бол уул уурхаан баялаг гэж би харж байгаа. Нэг талдаа уул уурхаан баялаг мөн. Нөгөө талдаа үндэсний эрх ашигыг хамгаалсан. Энэ хоёрын тэмцэл. Энэ үеийн үед бити байгаас нэг дуусгаасаа л гэж бодож шүү дээ. 1100 орд газараа бид нар гадныханд алдсан шүү дээ. Стратегийн 9 ордоос 5-ыг алдсан шүү дээ. Монгол улсын нийт төрийн 50%-ийг Rio Tinto-гийн өр эзэлж шүү дээ. Rio Tinto дампуурвал яах вэ? Чи боддоо. Энэ аягүй харамсалтай шүү. Тэр наад өөрчн бичигдчихлээ. Бичигдэн шүү дээ. Энд нэг өрөөрөө л явна шүү дээ. Тэгээ тэрийг бид нар мэдэн шүү дээ. Бүгд орлого байх. Тий. Тэгсэн хэрнээ
За тэгээ яриул их юм байна дөө. Одоо улсын баларч байгаа сүрч байгааг ярихаарч их юм байна. Компаниудыг яриулж их юм байна. Тэгээд тэр болгоныг ярьж амжихгүй. Яриач ойлгохгүй. Тэгтээ тэрийг ойлгуулнаа. Улсын баларж байгаа сүрж байгаа гэдэг дээр нь би танаас нэг хоёр үг сонсоод авъя гэж бодлоо. Ямар асуудлууд байна? Яаж энийг янзлах хэвтэй? Та одоо дотор нь байгаа хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд одоо нөгөө харж байгаа юм шүү дээ. Би өштэй чамд нэг жишээ хэлэх үү? Ганц л жишээ хэлье заяа. Одоо 2024 оны 5 дугаар сар те 2023 оны 1-р сараас манай улс самансан ноолуурыг экспортлож эхлэх ёстой байсан. Тэнд өштэй нийтдээ 4400 ажлын байр бий болох байсан. 4.5 биш ээ лээ. Дэвтрээс хараад байна. Самансан ноолуур гаргах хэрэгтэй байсан заяа. 4400 ажлын байрыг бий болгоно. 2200 бүр доктортой ажлын байр шүү энэ. Тэгэд манай улс ч бол дэлхийн ноолуурын 60% гаргадаг штэ. Тэ? Дандаа угааж гаргадаг байхгүй. Самнаа гэдэг нь арай боловсруулад гаргах байсан. 600-аас 700 тэрбум төгрөгийн орлого авчирсан. Энийг болиулц. Хин? Шадар сайд хурлаатар. Энэ самансан ноолуурын үйлдвэрийг хийх гэж аж ахуйн нэгжүүд банкнаас зээл аваад хийц. Хөл зогсоочих жоох. Яаж байгаа гэсэн чинь малчид яхаараа ноолуураа үнэтэй өгч болдгоо юм. Заавал самнах хэрэггүй. Угаас ноолуураар өнөөдөр ашиг олж байна. Гэл ингээл байхгүй болгочих жоох. За, сая гурилын үнэ импортыг тэглэл. Нээж байгаа. Амар баясгалан гэдэг хүн говь алтаад баруун тойрогт сонгогдохын төлөө яагаад газар тариаланчдыг тэр чигээр нь дампуурлын ангал руу шидэж байгаа. Одоо хин тариад ярих юм бэ? Тариад ярихад чинь нэг талбайгаа нэг жил нь өнжөөгөөд дараа жил нь тарьдаг байхгүй. Энэ талдаа тарьчаад энийг өнжөөдөг. Додомддог. Бүтэн 2 жилийнх нь хөдөлмөрийг тэр хүн сонгогдохын төлөө байхгүй болгочих шít. Энд мэдчлэн л юм байна да. Гурилынхан монопол болчиход байгаа юм шүү. Тодорхой компани. Тэгж ярьж байгаа байхгүй гүү штэ. Улаанбаатар, Мил хаус. За одоо ингээл нөгөө тэнийг юмаа ярина заяа. Тэнийг юмаа ярина. Ингэдэг байхгүй юу? Яг аль аль нь аргументаа дэвшүүлэх хэрэгтэй. Тэрнийг нь олонний тараад. Бид нар дэндүү өнгөцгөн байна. Маш их харамсмаар байна. Сайшаандын аж үйлдвэрийн зохицолборыг хийлгэхгүйгээр шорон гяндангаар далаалгалс. Одоо хүссэн хүсээгүй тэнд хувийнхан сайшаанд дээр л бөөгнөр шүү дээ. Өөр хааны. Тэнгууд болол сайшаандын аж үйлдвэрийн зохицолборын нэр нь муухай нэр. Алтан ширээгийнх бол алтан ширээгс нэрлэнэ гэл. Алтан ширээгс нэрлэл алтан ширээгийн газрын тосны 1.5 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлийг аваачаал булчлаа. Юу ч хийсэнгүү. Ордонгоо маш гоё барьж байна. Офисоо. Маш гоё. Би очиод үзээд ирлээ. Зээлийн иргэн төлөлт эхэлсэн. Дахиад 7 жилээр хойшлуулсан. Энэ мэт дүнхүү асуудал заяа. Алтан булгаас замын өвд хүрэх Аз Европ ТV-г холовсон ганц авто зам, ганц төмөр зам. Энэ Монгол улсын эдийн засгийн нийт 85%-ыг зөвхөн энэ замыг тойрж иргэдэг. Гэтэл одоо замын үүдийн замыг хардаа сая яваад ирсэн чинь хүнд даацын машинууд 100 тонны даацтай машинууд явуулаад ирэхээр 70 задуудын замч дэсхэ болчих. Маш их осол аваар гардаг. Тэрийг 4 игнэтэй болгоод гоё болгочдгүй юм уу? Чадахгүй шүү дээ. 8 жил дахны замыг барьж чадахгүй юм чинь. За тэг ингээд яриул ийм асуудлууд зөндөө байна уу? Одоо тэр нүүрс тээвэрлж байгаа машинуудын гүй штэ. Аж ахуй нэгжид өгөөд аж ахуй нэгжин дандаа хятад компани болчих. Гэхдээ Монгол хүн яагаад Монгол дугаартай Монгол жолооч тэрийг тээвэрлээд мөнгө олж болдгүй юм бэ? Монгол хүн яагаад Монголдо ядуу амьдрах хэвтэй? Яагаад Солонгост очиж мөнгө олох хэвтэй? Одоо нөгөө малчтын чинь өвөл зуд болсон гэд хоршоо гэдэг гоё хөтөлбөр гаргаа бүгдэнд нь зээл өгөн хүү хаа хэдэн тийш улаан тугаа мандуулаад авчихсан яас. 9/9-өөр нэгд 200 сая төгрөг өгье. Тэгвэл эрчимдсэн мал аж ахуй шүү. Малынхаа тоог цөөл гэдэг бодлого тавьчих жоох. Малчид эхлээд баярлснаа гинт ойлгохгүй юу? За малын тоо цөөлөх гэж байгаа юм байна. За малын тоо цөөлгөн зарим талдаа зөв бах. Гэлчээрийн дас хэтэрсэн заяа. Гэтэл 9/9-өөр нэгдээд тэгээд наатахаа шууд эрчимжүүлсэн мал аж ахуйг хүчээр шилжүүлэх гэж шүү дээ.
Уламжлалт мал аж ахуйгаас эрчимдсэн мал аж ахуйг хажууд нь зэрэгцээ шугамд хөгжүүлэх нь зөв. Малын гаралтай түүхий идэ яахын тэгвэл тэр бодлогыг бас хийгээчтэй. Сайн шанд юу арь ширний үйлдвэр байгуулах төсөл 15 жил бид зүтгүүлээд барсангүй штэ. Сайн шандын аж үйлдвэрийн цогцлборыг 15 жилийн ойгоо сая тэмдэглэлээ байхгүй. Алтан ширээ гэдэг гоё нэртэй боллоо байхгүй. Босоо тэнхилгийн хэвтэй тэнхилгийн төмөр зам байхгүй. Бид юу хийж чадсан гэж 21 аймгийг л авт замтай болгож чадсан да. Бүсийн онцлогооны төвүүдийг барьсан да. Энэ зөвхөн Баттулга гэдэг хүнийг дагсан практикийн хийсэн ажил шүү. Энэ зөвхөн. Энийг бид олуулаа хийгээд талцлаа хаяад эв нэгдэлтэй байгаад улс орноо бодоод хийх юм бол бид чадна. Бидний гарц энэ гэдгийг одоо хүссэн хүсээгүй ойлгоод ардын намын мөрийн хөтөлбөрт бүх юм байгаа биз? Бидний 15 жилийн өмнө яриад шорон цагдаад туугдаж очиж исэн үзэл санааг одоо 20 оноос хойш 2 нам хоёулаа мөрийн хөтөлбөртөө хийдэг болсон. Ахиц гарж гин. Гэхдээ амьдрал дээр байхгүй байна. Асуулт байна. Асуулт байна. За төмөр зам. 10 жил гацаасан гэж ярьж байгаа. Баттулга гэдэг үнийг. За ерөнхийлөгч болоод төмөр зам тавьсан. Тэнд нь 2009 оноос хойш шүү дээ. Хамгийн төмөр замыг яг та бол санаж байгаа. Хамгийн ихний төмөр зам бол энэ хоёр компани 267 км төмөр замыг барихаар болцсон. Концессийн гэрээ байсан бариад ашиглаад буцаах. Энийг буцаагаад эндээс төмөр замын асуудал үүссэн. Төмөр замыг ашиглаад эзэмшүүлэх байсан. Ашиглаад эзэмшүүлэх байсан. Эндээс ихсэн төмөр замын маргаан ингээд 10 гаруй жил явсны эцэст 19 он төмөр замтай бол эхний асуулт. Нэгдүгээр төмөр зам 10 гаруй жил гацсан буруу нь хэнийх юм? Хоёр дахь асуулт. 2019 онд бариад ашиглалтанд оруулсан төмөр зам нь өнөөдөр нүүрс тээвэрлэхэд гол логистик хийж чадахгүй байна. Нэг ч тоон нүүрс явахгүй байна гэж энэ салбарын гарч ирээд ярьж шít. Ашиггүй төмөр зам, мохор төмөр зам гэх юм уу? За яж байгаарай. Яг хоёр асуултанд чи сайхан хариулж өгөхөд би бэлэн байна. За. Чи маргаан юунаас эхэлснийг мэдэх үү? Төмөр замын маргаан, өргөн нарийн цайраг, гацсан гацаагүй, барьсан бариагүй. Би зүгээр таамаагүй байна. Хэлчихв. Чи ягараа таамаглалт чи сэтгүүлч хүн баримттайгаар наатаа шууд хэлэх ёстой шүү дээ. Надад бол таамаагүй байгаа шүү дээ. Би шүү дээ. Манай сэтгүүлч нар таамаглаж эхлүүл алдаа. За би чамд ярьж өгье заяа. Наадах чинь ийм юмнаас эхэлсэн юм. 2007 он шиг санаж байна. Медведев ерөнхийлөгч, Элбэг Дорж ерөнхийлөгч хоёр Улаанбаатарын тунхаг гаргалаа. Монголд баригдах шин төмөр зам өргөн царигтай байна. За 2010 оны 6 сарын 24-ний өдөр Монгол улсын их хурлаас төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдлаа. Монгол улсын шин төмөр зам өргөн царигтай байна. Төрийн бодлого гарчиж байгааз. За, зам тээврийн сайд бодлого байлаа. Төмөр замаа барь. За. Тэр хүн тэгээ яах вэ? Үгүй би өргөнөөр барихгүй нарийнаар гэсэн бол өдөд цааслуулсан байгаа зав бодлого бол. Тэгээд төрийн бодлогоор эхэлсэн. За, зүйтэй өргөн цэрэгтэй байх юм байна. Барина гэл бүр нүдээд тэр хүн романтизм тогтлогдод орсон. Гэтэл 5 толгойг Energy Resource гэдэг үндэсний 14 том олигарх компани авсан мэс. Тэрнээс ухаан худгийг одоо бид тэр хувилд нэг яриад яг маш хурдан яриа. Ухаан худгийг MCS гэдэг компани авсан мэс. За тэгэнгუутаа 5 толгоогоос гашуун сухад хүртэлх 267 км төмөр зам чиний хэлсэн түрүүн эрхийг MCS-д өгсөн. Зөв. Барих ёстой хувийн компанид бариг өөрөө мөнгө гараад дараа нь төр мөнгөний нөгөө концесс тийм үү. Гэтэл тэд юу гэсэн гэж бид өргөн царгаар барихгүй. Бид нарийн царгаар барина. Яаж байгаа Монголын төрийн бодлого энэ байна. Мөн үү? Тэгээ яах ёстой вэ лавга? Нарийн нар нь MC Монгол улс манай төмөр зам өргөн царигтай байна гэдэг их хурлаараа баталсан. Хоёр ерөнхийлөгчийн тунхагтай ийм байхад зөвхөн MCS гэдэг компани төлөө нарийн царгаар барих байсан уу? Одоо чи хэлдэг. Тухайн баталгыг хас. За ойлгож. Батлага зам тээврийн сайд байсан. Тэр хүн улсын хурал буюу засгийн газрын шийдвэрийг биелүүлэгч. Гэтэл концесс авсан компанид бид нар нарийнаар барина. Гэвэл яах вэ? За чи зам тээврийн сайд. Их хурлын шийдэл гарахын өмнө нийгэмд маш өргөн хэмжээний маргаан болсон. Үгүй шүү. Наад чинь чи
таамаглаж байна. Би тэн дотор байсан хүн мэдлгүй байх те. Яг тэндээс маргаа эхэлсэн. За тэгэл өргөн царгаар бариулахгүй, нарийн царгаар бариулахгүй гэл нөгөө батлах нь өргөн царгаа барьж такаад тэгжсэн чинь ерөнхийлөгч хэлбэг дөржин гэнт юу яриад байгаа нарийн царгаар барина гэл. Энэ нөгөө төмөр замын одоо хүртэл байгаа шүү тэр бодлого хүчнтэй шүү. Ийм байна гэдэг байдгүй. За тэгээд ингээд дажи эхэлсэн. Тэр дажиг сонин шүү. Чи хараа том тавталгаа одоо нөгөө бидний 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг том тавталгаа шүү дээ. Нөгөөх нь болохоор ухаах удаг те MCS гэдэг компанид одоо ч байгаа эзэмшдэг. Энд биш дээ. Доктортой байдлын гэрээ исэн мэд. Ерхий сайд Санжин Баяр. Санжин Баяргаа хүмүүсийг ярьслах өгөхөр хэрэлддэг болсон байлээ. Миний энэ ярьслагыг тасалж аваад юмн дээрээ тавьчаарай та. Санжин Баяр доктортой байдлын гэрээг MCS Energy Resource-тэй хийсэн. Тэнд юу исэн гэж? MCS баяжуулах үйлдвэртэй байна. MCS төмөр замтай байна. MCS цэглэгээ станцтай байна. MCS устай байна. MCS хүнд даацын авцамтай байна. Том тавталгаа юуч байхгүй. Одоо ч юуч байхгүй байгаа. Тавталгаа цэглэгээ станцыг бариулах гэдэг оюун эрдэнэ чадахгүй гоостэй. Ийм л юм хийсэн. Энэ компани Монголын төрийг үеийн үед атгаж ирсээр ч байсан одоо ч атгасаар л байгаа. Энд нь 3 сая 500 мянган монголчуудын 5 толгой хов хоосон. За тэр 1000 км төмөр замыг 2 жилд барьлаа. Анх удаа түүхэндээ Монгол улс өөрийн эзэмшлийн төмөр замтай болсон. Улаанбаатар төмөр зам чи манай эзэмшлэх биш шүү дээ. Хамтарсан. Монгол инженерүүд, Монгол цэргүүд тэ бүх юм Монголоос ганцхан тэр Пандрол гэдэг төмөр замын төгжээ рельс хоёрыг л гаднаас авсан. Пандролыг Англиас авсан. Ингиж барьсан бүтээн байгуулалт 62 гишүүнтэй төр барьж байгаа юм бол тэр нүүрсээ тээвэрлээч тэргээрээ. Тэр хамгаалтын бүсээ татаач. Хэрвээ бид нар байвал тэрийг чи хийгээд үгүй. Тэр огтлолцол зөрсөн чинь бас 10 жил засгийн газар хийдэггүй байхгүй юу? Тэрийг батлага юм уу мөгөөсгөлөө очиод зөвшөлдсдөггүй. Тэрийг засгийн газар хоёр талаасаа зөвшөлдсдөг. Хийхгүй байгаад байгаа байхгүй юу? Сая нэг хийх юм сонсогдлоо. Тэгээ энийг яагаад бид өөрөх ёстой юм? Яагаад тэр компанид бүх юмыг эзэмшээд энд 3 сая 500 мянган монголчууд хоосон байх хэвээр. Оюутлага өнөөдөр цэглэгээ станцгүй хятадаас авдаг. Мөн биз? Тавталгаа бас тийм. Барьж чадахчгүй надад болж байна. Дархны зам барьж чадахгүй. Тэр цэргүүд хэлжсэн шүү дээ. Хэрвээ цэрэг ороод зэвсэг түвшнийг тэр дархны зам руу оруулах юм бол 21 хоногийн дотор хийнэ гэдэг тооцоо гарсан шүү дээ. Оруулаагүй шүү дээ. Хятадуудыг оруулна гэдэг. Төмөр зам дээр ажиллаж исэн 250 инженер ажилгүй. Гомдж байгаа байхгүй. Бид нар үндэсний бүтээн байгуулалт хийсэн. Инженер хүний бахархал эх орондоо бүтээн байгуулалт хийх гээд гадаадд хийжсэн өндөр цалинтай ажиллая гэд ирээд бахархаад дууссан чинь дорь чонд гарч ирээд та нар дахиж бүтээн байгуулалт хийхгүй шүү. Та нар дахиж төмөр зам барихгүй шүү. Бат тулгын төмөр зам ч гэх шиг. Юу яриад байгаа. Монгол улс төмөр замтай байх ёстой гэдэг төрийн бичиг гарсан шүү. За ингээд ярил дуусахгүй заяа. Би нэг хэдэн цагаар ч энэ тухай ярьж чадна. Монгол улс нүүрсээ урагшаал гаргана шүү дээ. Хятад руу л гарна. Хятад нарийн цэрэгтэй. Нарийн цэрэгээр барих гэсэн төмөр зам дээр нарийн байх уу, өргөн байх уу гэдэг маргаан үүссэн. Олон нэвтрүүлгүүд гарсан. Тэгээд их хурал дээр нарийн цэрэгээр барина гэдэг тийм тогтолцоо гарсан шүү дээ. Төрөөс барилах. Чи нөгөө юу ягаар анхны маргааныг ярьж байгаа шүү те. Тэрийг чи дахиад унш. Тэгээд цэцтэр 19 онд энэ тогтоолыг өгөөд хүчингүй болгож байгаа дөрвөн цэрэгээр төмөр зам барьсан л та ер нь. Харин чи наадгаа яг чи битээр анхны маргаанаас эхэлсэн шүү дээ. Анхны маргааны тэгээд ягараа хувийн компани төмөр зам барьдаг нь маш сайн шүү. Манайх бүр маш олон тийм төмөр зам барьдаг, авцсан барьдаг хувийн компаниудыг чадахжуулах хэрэгтэй. Энд чинь үндэсний баялаг байхгүй. Үндэсний бүтээн байгуулагчид боловсрч шүү дээ. Энэ зүг байхгүй. Гол нь тэд нар төрийн бодлого үндэснийг ашигтаал нийцэх ёстой шүү. Үеийн Америкийн нэгдсэн улсын түүхч тийм, Солонгосын түүхч тийм, Японы түүхч тийм хэрвээ үндэсний эрх ашигаас гайчих юм бол уучлаарай. Тэрийг л гоё барь явах хэрэгтэй. За манай нэвтрүүлгийн цаг дуусч байна. Сүүлийн хоёр асуулт. Ямар их юм асууд. Гэхдээ одоо би таныг орж ирсэн тэр чинь асуусан байна шүү дээ. Нүүрсээ аль болох урагшаа хурдан гаргаж ийж өнгөрсөн жил ахиухан нүүрс гаргаж ийж бид бүхэн өнөөдөр ингээд халамжаа хавтгаар болоо сууж байгаа шүү дээ. Харин тийм тэгээ машинаар зүүчж байгаа болохоор
яг Батулга гэдэг хүн лөө чигчж Уу байгаа. яг төмөр зам хэрэггүй юм бол төмпөнтэйгээ зөөчё гэж тахгүй юу бэ? Гэтэ Батулга гэдэг хүн лөө чигчж байгаа ч гэсэн цаанаа нөгөө машины кодтой улс төрчид энэ дээр алгаалсаар байгаа л Монголын төмөр замыг Харин тэгээд угшаа нүүх энэ зөөх энэ боломжийг 10 жил хацаасан. Тэгээд тэр асуудлыг л биднээс асуух. Батулга баригээ зүтгээд байсан шүү дээ. Би Төмөр замтай холбоотой сүүлийн асуулт байна. Зүт. Сая сүүлийн төмөр зам дээр за хулгай гарчлаа. Нүрсний хулгай. Энэ 44 их 80 гэж хэлсэн шүү. Энэ наад чинь бүр 400 их 80 болоод явсан шүү. Оо за. Ганбаатар гишүүн 400 их 80 болгож авсан. Сүүлдээ ямар хэмжээний хулгай гарсан тодорхойгүй болсон. Энд хулгай гарчлаа. Энэ төмөр замыг овглоод энэ төмөр замыг баригээд цэргүүдээр бариулаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр нууц таваад энэ үйл процесс бүгдээрээ л Батулга гэдэг хүний л одоо үед хийгдсэн зүйлс. Энэ зүйлийг та ер нь юу гэж харж байгаа. Инээсээ болоод өөрөө бас хэрэг төвгөж шалгахтаалах шүү байна. Ийм байгаа хүн дэвшингээл явж байна. Миний бодлоор шүү дээ. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр би мэдэж байхгүй. Би улсын нууц мэдэхгүй. Юу болсныг нь үнэхээр мэдэхгүй. За ямар ч тааш нүүрсний хулгай гэдэг юм гарсан юм шиг байна. Тэгээ яллаач барьж аваад болохгүй бол гавлж байгаа зодд юм уу, шоронд хийд юм уу? Бүгдэндээ нь хариуцлага тооцооч. Яагаад тооцохгүй байгаа? Харин яагаад тооцох? Яагаад нэг нэгээ айлгах хэрэгсэл болгоод байгаа? Яагаад нэг нэгээ нэр хүндийг гутаах хэрэгсэл болгоод байгаа? Эрх мэдэл нь бүрэн биш. Прокурор нь байна, цагдаа нь байна, бүх юм нь байна. Өдөө барьж авал шоронд хийгээ болохгүй бол яад энэ парнаас гавлж маулаад зодд юм уу яа. Тэгэхээр би л энэ намын тэр толгойд нь сууж байгаа бол зүгээр арсын хуулаад үзүүлээчтэй тэгэд. Чадахгүй гэж тэгээд хоёр сэтгүүлчид өнөөдөр тэрний төлөө маргаа суугаад байх юу. Тэгж үтчихтэй. Батлага гэдэг хүний чи сүүлийн 15 жил шалгаж байгаа шүү. Яасан ч дуусна хурдан дуусаад тэгээд үнэхээр аймаар бол алж харуулад арсыг нь хуулаад өгөөч түүхтэй. Тэр би н одоо би хариулаа сууж идэг бид нар тий. Яг хоёулаа төмөр замын бодлого ярьсан, төмөр замын тухай ярьсан учраас энэ асуудал руу орж ирчээ зүйлээ хоёр шалгаад байдаг. Тэг шалгалах хэтрэгт. Нэр хоёр эрдэнэстэй хандж хэлэхэд тэгээ далаа, тэгээ арчаа, тэгээд үзүүлээч бүгдийг амар гоё хармаар байгаа. Харуулахгүй байна л да. Харуулаач. Ажлаа гэж. Тэгтээ манай найз ерхий сайдын ажлыг прокурорын ажлыг шүүгж байгаа ажлыг хийх ёстой шүү. Бүгдийг хамаад хийх гээд яж болохгүй миний найз ядрын шүү. Та хэр сайн найз. Дэжгүй сайхан найз. Гудамжинд аль нь гудамжинд би ч одоо гудамжид би ч сэтгүүлч хийжсэн юм чинь. Тэгэл найзууд л байсан. Одоо миний найз жоохон ядраадах шиг. Их олон субъект ажлыг давхарыг ядрын шүү найзаа. Бие бод. Их ойрхон байгаа юм байна да. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дууссан байна. Урилга хүлээж авч. Их ойрхон байгаа биш их санаа зовж. Найз та. Урилга хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Тэгээд сэтгүүлч мөнх баясгалан гэдэг хүн ус төрч мөнх баясгалан гэдэг зам руу орж байна гэж би хувьдаа харж байна. Тэгээд таны цаашдын ажил өсөлт өндөр амжилт хүсье. Баярлалаа. 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 Би дуусах уу? За баярлалаа үзэгчдээ. Лагын тоо нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзцгаая. Батулга ард түмний хөөмөнд самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Бүрэнхий сайдыг энийг ч нэр төгшүүлэхгүй. Төргөө орчуулмаар юм. Төшөв рүү орчуулмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.